Та нар Тоба Халк гэж зөндөө сонсч байсан бах. Халкийн маш олон янзын хөлбөрүүд дундаас хамгийн хүчтэй нь. Гэхдээ Тоба гэдэг нөрөө Fenody өгсөн нэр буюу The One Below All-ийн эхний үсгүүдээр бүтээсэн нэршил. Харин үндсэн нэршил нь Breaker of Worlds гэж явдаг. Тэгвэл өнөөдрийн бичлэгээр хамгийн хүчтэй гэгддэг Тоба Халк гэж хэн болохыг товчхон тайлбарлацгаая. Гэр бүлийнхэнтэйгээ эсвэл найзуудаараа хамт сууж кино үзэх шиг үндсэнтэй мөчүүд ховорхон. Энэ цаг мөч энгийн хэрнээ хамгийн жаргалтай байдаг. Тиймээс Univision-ийн зүгээс хэрэглэгчдэд зориулсан хамтдаа жаргалтай тэснийхэн бүх киног 2000 төгрөг болгон бэлэг өрж байгаа юм байна. Энэхүү цэцгийг та бүхний хайртай хүмүүст зориулсан инээд хөөр, хайр, урам зориг өгөх шин шилдэг уран бүтээлүүдээр дүүргэжээ. Тиймээс та бүхэн Univision ашигладаг бол хайртай хүмүүстэйгээ хамтдаа жаргалтай тэсний шин шилдэг уран бүтээлүүдэд тухлан сууж үзээрэй. Тоба Халкийн хувьд 2018-аас 21 он хэвлэгдсэн All-Living зохиолчийн Immortal Hulk зураг дээр гардаг. Хэрвээ та бүхэн Тоба Халкийн түүхийг илүү дэлгэрэнгүй мэдхийг хүсвэл 50 бүлэг бүхий энэхүү зурлыг уншаарай гэж зөвлөе. Энэхүү бичлэгний хувьд зөвхөн Тоба Халк яаж бий болсон, хэр хүчтэй вэ гэдгийг тайлбарлах юм. Юун түрүүнд бид One Below All-ыг ойлгох хэрэгтэй. One Above All Marvel ертөнцийг бүтээж бүхний дээр оршдог гэдгийг бүгдээрээ мэдэх бах. Тэр бол Marvel ертөнцийн ирэмбэр хамгийн дэд оршихуй. Харин One Below All түүний яг эсрэг буюу бүхнийг сүрүүлэгч гэж ойлгож болно. Өөрөөр бол тэд орчлон ертөнцийн хоёр туйлын гэсэн үг. Яг л арга бэлэг эсвэл аватарын ертөнцид Рава Бато гэж байдаг шиг. One Above All амьдрал бүтээгч, нэгүслийн биелэл бол One Below All сүйтгэгч, үзэн ядалтын биелэл. Харин түүний хүчний гол их үүсвэр нь Халктай адил гамма цэцрэг. Тэрээр Below Place буюу ертөнцийн хамгийн доод ёроолд оршдог ба бодит ертөнцтэй шууд холбогдох боломжгүй. Тиймээс бодит ертөнцтэй холбогдохын тулд ногоон хаалгыг бүтээж түүгээрээ гамма цэцэргийн 3 дахь мөтэйгэн болох Extreme Gamma-г бүтээсэн. Энэ нь бидний мэдих Халкаас эхлээд бусад бүх гамма мангасуудыг бүтээсэн гэсэн үг. Bruce Banner гамма дэлбэрлэлд өртөх үеэр нас барсан хэдийж ногоон хаалгыг нээж One Below All-ийн хүчтэй нэгдэн Халк болон амилсан. Уг санааг анх зохиолч All-Living Immortal Hulk зурлаа оруулсан бөгөөд Marvel-ийн хамгийн алдартай дөрүүдийн нэг Халкийн түүхэнд маш том шинжилгээг хийсэн юм. Хэрэг Bruce Banner өгөх юм бол эргээд л амилчихдаг. Wolverine шиг эдгэрч Deadpool шиг нөхөн төчдөг болохоор биш. Тэр зүгээр л дахин амилдаг. Тэрээр өөх бүртээ ногоон хаалгаар дамжин Below Place-д очдог ба One Below All түүний дахин амилтыг удирддаг. Дан ганц Халк бусад бүх гамма дөрүүдийг удирддаг бөгөөд түүний хувьд удирдахад хамгийн төгс бие нь Халк байсан юм. Товчондоо One Below All-ийн тайлбар энэ үлээ. Гэхдээ Immortal Hulk комикийн төгсгөлд энэхүү концептыг дахин өөрчилдөг бөгөөд бичлэгний төгсгөлд үнийг тайлбарлах болно. Тэгэхээр Тоба Халк бол товчондоо өөр нэгэн боломжит ирээдүйд Bruce Banner-ын биеийг One Below All бүрэн удирдлаганд авсан хөвлбөр гэсэн үг. Түүний хувьд Bruce Banner буюу Халкийн бие хамгийн төгс аватар болсон бөгөөд уур хилэн сэтгэл хөдлөх тамаарлахгүйгээр замдаа таарсан бүхнийг устгаж сүрүүлэх зорилготой. Одоогийн Marvel Multiverse бол 8 дахь космос гэдгийг мэдэх бах. 6 дахь космосын төгсгөлөөс Galactus хэрхэн бий болсон талаар бид өмнөх бичлэг дээрээ тайлбарлаж байсан. Харин 8 дахь космос төгсөж 9 дахь космос эхлэхэд 3 төрлийн боломжит хөвлбөртэй гэж үздэг. Эхнийх нь мэдээж хамгийн алдартай нь. 8 дахь космосын төгсгөл ирэхэд Franklin Wizards болон Galactus нар ламдуулсан байх бөгөөд тэд хоорондоо нэгдэж Franklin яг л Galactusтай адил шинэ космост ертөнцөөр хооллогчийн үргийг гүйцэтгэнэ. Өөр нэгэн боломжит хөвлбөр нь Eddie Brock Venom симбиоттой дахин нэгдэж шинэ King in Black усантай холбоотой. Харин үлдсэн нэг боломжит хөвлбөр бол өнөөдрийн бичлэгний гол сэдэв Тоба Халк. Энэхүү алс олон альтернатив ирээдүйд Тоба Халк бүхнийг устгасан байх бөгөөд 8 дахь космосын төгсгөл ирж Sentience of the Universe болох Eternity дараагийн ертөнцөөр хооллогчийг сонгохоор ирэхэд түүнийг One Below All буюу Bruce Banner өгдөг. Тэрээр Mr. Immortal ямиг хороосон байх бөгөөд хэрхэн яаж алсан нь тодорхой бус. Сонирхолтой нь Mr. Immortal буюу Craig Hollis үхшгүй мөнх байх мутант чадвартай Homo Supreme. Homo Supreme-ийн энгийн мутант болох Homo Superior-ийн эцсийн өсөл бөгөөд хүнч биш, мутантч биш, тусдаа өөр зүйл болж хөвссөн гэж ойлгож болно. Гэхдээ энэ төрөл зүйлд одоогийн мэдэгдэх байдлаар зөвхөн Mr. Immortal багтдаг. Нэг үгээр бол энэ дүр ягаад ч үхэх боломжгүй. Тиймээс хэдэн тэрбум жил насалж ертөнцийн төгсгөл болон шинэ эхлэлийг харах хувьтай гэдэг. Гэвч Тоба Халк түүнийг хороочихсон. Тэр битгийл Galactus болон Franklin Wizards-ыг хүртэл хороосон байв. Sentience of the Universe түүнийг яаж хороосныг асуухад түүнд үзүүлж Eternity-г идэж орхидог. Өөрөөр бол Тоба Халк замдаа таарсан бүхний сүнсийг сорон авч өөртөө шингээсэн гэсэн үг. Ингэж 8 дахь космос дуусч 9 дахь космос эхэлсэн бөгөөд Тоба Халк замдаа таарсан бүхнийг устгасаар хамгийн хүчрэг оршихуй болсон байдаг. Гариг ирэхэс, амьдралыг, сансар огторгуйг гээд замдаа таарсан бүхнийг устгасаар л байсан юм. Түүний гол зорилго бол зүгээр л ертөнцийг устгах. Харин энэхүү боломжтой ирээдүйд лидер зогсоосон бөгөөд энэхүү үйл явдал дан ганц Халк бусад гамма мангасууд,
Brian Banner буюу Bruce-ийн аав, The Leader гээд маш олон дүрүүтэй холбогдсон сонирхолтой зохиол. Тиймээс Immortal Hulk комикийг та бүхэн заавал өөрсдөө уншихыг зөвлөж байна. Top Hulk бол энэ цувралын ердөөлнөг жижигхэн хэсэг гэсэн үг. Одоо харин бичлэгний төгсгөл тайлбарлая гэсэн зүйл рүүгээ оръё. Immortal Hulk комикийн төгсгөлд Hulk One Below Wall-аас бүхний учир шалтгааныг, яагаад тэр асар их өвдөлт, шаналл, айц дунд байх ёстойг, яагаад өөрийгөө Hulk байх ёстойг асуудаг. Харин One Below Wall хариуд нь Hulk бол түүний дэлхий дээрх бодит биелэл гэдгийг, өөрийгөө эмх замраагүй байдал, хүчирхийлэл, сүрлийг төлөөлдөг гэдгийг хэлдэг. Гэвч Red Hulk түүнийг жинхэнэ царайгаа харуулахыг асуухад One Below Wall бус эсэргээр One Above Wall гарч ирэн Hulk-ыг өөрийнх нь бүтээл гэдгийг хэлдэг. Тэгэхээр One Above Wall амьдралыг бүтээхэд түүний эсрэг тал буюу сүрэлч бас байх шаардлагатай болсон. Товчхондоо One Below Wall бол One Above Wall өөрөө гэсэн үг. Ердөөл түүний харанхуй талыг харуулсан alter ego. Тэгэхээр Hulk бол One Above Wall-ийн харанхуй тал дэлхий дээр бие төлөвтэй болсон хөлбөр гэсэн үг. Өөрөөр бол Hulk-ийн хүчний их усүр нь бүхнийг бүтээгч One Above Wall гэсэн үг. Тийм ч учраас түүний хүч чадалд тодорхой хязгаар гэж байдаггүй. Хэдий ч нэ хуурална, төдий ч нэ хүчтэй болдог. One Above Wall энэ бүхэнд яг тодорхой хариулт хэлээгүй ч зүгээр л бүхнийг сүрүүлэхийн тулд дэлхий дээр өөрийн эсрэг талын бэлэл буюу Hulk-ыг бүтээсэн гэж хариулдаг. Түүний үүрэг бүхнийг сүйтгэх учраас Hulk асар их өвдөлт, зовлон шаналлыг туулдаг, мөн туулах ёстой гэж тайлбарладаг. Эцэст нь Hulk өөрийгөө хэн гэдгийг танин мэдэж, өөрийг нь өвтгөж зовоосон Samuel Stearns буюу The Leader, өөрийн хүчирхийлэгч аав гээд бүхнийг өршөөн ураг шараа амьдрахаар шийддэг. Комикны төгсгөл Bruce Banner урд өмнөхөөс илүү бүрэн бүтэн мэдрэмжтэй, итгэл найдвараар дүүрэн, хамгийн гол нь өөрийгөө танин мэдэж, өөрийн амьдралын утга учраа ойлгодог. Энэхүү зохиолд бүхнийг сүрэлдэг уурт оноогоо мангасаар дамжуулж, траума, сэтгэл зүйн асуудал, өөрийгөө танин мэдэж утга учиртай амьдрах гээд олон сонирхолтой сэдвүүдийг харуулсан. Ямар ч хүмүүрийн сонирхоод байдаг Top Hulk-ийн түүх энэ юм. Яг л арга бэлэг шиг амьдралыг бүтээхэд харанхуй тал байх ёстой учраас One Above Wall Hulk-ыг бүтээсэн. Харин тэрхүү харанхуй талд давмгайлбал ирээдүйд юу болж болох вэ гэдгийг Top Hulk-аар дамжуулан харуулсан. За тэгээд бичлэг таалагдсан бол лайк дарахаа битгий мартаарай. Дараагийн бичлэгээр уулзцгаая.